Тэгэхээр зэрэг ер нь бол нийт хадгаламж эзэмшигчдийн дөнгөж 10% нь тэр хадгаламжинд байгаа мөнгийн 90%-ийг одоо эзэмшдэг гэсэн ийм дүн судалгаа байдаг. Тэгэхээр өнөөдөр энэ хадгаламжийн хүү өндөр байгаатай холбогдуулаад энээс үүдээд Монголд мөнгө угаах одоо энэ гэмт хэрэг ер нь байж болцсохгүй гэдэг нөхцөл үнэхээр одоо хардахаас аргагүй нөхцөл байдаг. Яагадгүй л бусад улс оронд хүлээн зөвшөөрөгдсөн олон улсад салбартай тэр жилийн одоо маш бага хүүтэй, жилийн дээдлэл нь 5%-тай, дээдлэл нь 2%-тай ийм хүүтэй зээлийг олгох тэр чадамжтай банкуудын салбарыг Монголд өнөөдөр салбарыг бий болгохгүй, энэ хууль ёсны орчныг бий болгохгүй байна гэдэг чинь энд бас нэг 27 жил болоход шүү дээ. Тэгэхээр энд бас нэг тийм хардах нөхцөл үнэхээр бий болдго юм аа. Тэгэхээр зэрэг ер нь энэ хуулиндаа хадгаламжид мөнгөө хадгалуулж байгаа дүнгийн тэдээс дээшхийн төр хариуцахгүй гэсэн заалтыг бас оруулж өгөх тийм боломж байдгүй мүү гэдгийг бас боломж байгаа юу гэдгийг асуумаар байна. Хоёрдугаарт ер нь бол энэ Монголд байгаа арилжааны банкуудын ихэнх банкудад энд ихэнх хувьцааг нь эзэмших нь гадаадын иргэн байгаа гэдгийг бол бас тооцоо судалгаагаар угаасаа яригддаг байгаа. Тэгэхээр энд бол үнэхээр одоо тэр гадны өндөр хөгжилтэй орнуудад байгаа хүлээн зөвшөөрөгдсөн тэр банкны салбар бага хүүтэй банкны салбарыг оруулж ирэхгүй байна гэдэг чинь энд өгсөн хувилцсан үйлдэл байгаад байдгийн биш үү гэдгийг хартахаас аргагүй байдаг юм аа. За мөн 2012-аас 16 онд манай Улсын их хурлын засгийн газар гаднаас тэр Чингис бонд, Самура бондор маш их валютыг одоо зээлээр оруулж ирсэн. Инхээр зэрэг мөнгөний ханш, төгрөгийн ханш яхарахгүй чангарах нөхцөл уг нь бүрдсэн. Гэтэл 4 их 80 төгрөгийг цаасаар хевлээд тэрүүл тухайн үеийн одоо 1200, 1300 гэсэн валютын ханштай харьцуулж үзэх юм бол 3 тэрбум долларын хэмжээний дүнтэй мөнгийг хевлээд ингээд төгрөгийн ханшаа унагсан. Ингээд улс орны эдийн засгийг хямралд оруулах нөхцөлийг бий болгосон. Энэ болгон чинь энэ одоо мөнгө угаахтай тэмцэх энэ хуулиараа зохицуулж арга хэмжээ авагдах нөхцөл бий болж байгаа юу? Ер нь энэ мөнгө угаахтай тэмцэх хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар өмнөх байдал яаж өөрчлөгдөх юм бэ? Монголд одоо төгрөгийн ханшийг чанга хэмжээнд байлгах энэ хяналтыг тавих нөхцөл өшөө илүү бүрдэх нөхцөл бий болж байгаа юу? Ямар зүйл заалтууд нэмэлт орж байгаа вэ? Нөхцөл бүрдэх гэдгийг асуух гэж байна. За, хэн хариулах вэ? 82 дугаар микрофон. Хамаат захирлаар. За, Монгол өнгөний хууль эрх зүйн газрын захирал Гамбат бэлэгдэхүүний асуултанд хариулъя. За, хадгаламжийн хүү бууруулахтай холбогдсон энэ асуудал бол одоо маш олон хүчин зүйлээр шалтгаалдаг. За одоо хамгийн эхэндээ бол хадгаламж бол одоо татан төлөвлөж байгаа хөрөнгийнхөө одоо хувь хэмжээ дээр нь одоо төв банкны бодлогын хүү зэрэг ийм олон одоо үйл ажиллагаатай. За дээр нь одоо арилжааны банкуудын одоо нийт зардлын үйл ажиллагаа гэдэг ийм олон үйл ажиллагаатай холбоотой. За тэгэхээр хадгаламжийн хүүг бол бууруулах асуудлаар одоо Монгол банкн дээр бол нэлээд том олон одоо эрдэмтэн мэрэгдэг оролцуулсан том ажлын хэсэг гараад ажиллаж байна. За энэний хүрээнд бол одоо хадгаламжийн хөнгө бууруулах юм цогц арга хэмжээ, стратеги төлөвлөгөө бол одоо гарах учиртай юм аа. За энэ хуулийн төсөлд бол хадгаламжийн одоо нийт хадгаламжийн тэдэн хувиас дээшхийн одоо төр хариуцахгүйг зааж болох уу гэж. За энэ хадгаламжийн хөв одоо байж байгаа Монгол улсад байж байгаа энэ хадгаламжийн хүүгийн асуудал бол одоо биднээс энэ одоо хуулийн төслийг хэлцгээс өмнө одоо улсын хурлын эрхэм гишүүд та бүгдийн баталсан банкн дахь мөнгө хадгаламжийн даатгалын тухай гэсэн энэ хуулийн одоо зохицуулах харилцаатай шууд хамааралтай. За тэгэхээр банкн дахь мөнгө хадгаламжийн даатгалын хуулийн дагуу нийт хадгаламжийн одоо 20 сая хүртэлх хэмжээг бол одоо даатгалд хамруулдаг ийм үйл ажиллагаа байж байгаа. Тэгэхээр 20 сая хүртэлх
хадгаламжийн дүнг бол төрөөс бол даатгаад ингээд энийг нь бол хадгаламжийн даатгалын корпорацаар дамжуулаад одоо ямар нэгэн эрсдэл учирсан тохиолдолд одоо эргүүлэн олгоно гэсэн төрөөс эргүүлж олгоно гэсэн ийм одоо зохицуулт бол явж байгаа. За энэ 20 саяас дээш хадгаламж бол одоо даатгахдахгүй байгаа. Тэгэхээр энэнийхээ хүрээнд бол одоо биднээс саяны таны асуудаг тэр хадгаламжийн тодорхой хувиас дээшхийн одоо тэр юу яах төр хариуцахгүй гэдэг энэ зохицуулт нь бол тэрүүгээрээ явж байгаамаа. За одоо энэ оруулж ирээд байгаа мөнгө угаахтай холбогдлолтой мөнгө угаах терроризм санхүүжүүлэлтэд тэмцэх хуулийн төсөлд бол биднээс их олон арга хэмжээ одоо хуулийн зорилтуудыг бас тусгаж байгаа. За энэний нэг хэлбэр нь бол одоо мөнгө угаах терроризм санхүүжүүлэх хуулинд заасан байгаа мэдээлэх эрх үхий этгээдгээд одоо банк ус санхүүгийн байгууллага зэрэг ийм олон байгууллагууд байгаа юм. За энэний одоо суурийг өргөжүүлээд илүү өргөн болгоод ялангуяа бол одоо олон улсын банк санхүүгийн байгууллагаас тавьж байгаа тэр хуульчид, нэгтлэн бодогчид, за нотариат зэрэг ийм одоо мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлдэг одоо субъектуудыг бас энэ мэдээлэх эрх үхий үүрэг бүхий одоо этгээдийн одоо юунд бол хүрээнд бол хамруулж байгаа юм. За энэнийхээ хүрээнд бол бас одоо хуулийнхаа хяналтыг тавиад явах юм болцоо үрднэ гэж ингэж харж байгаамаа. За баярлалаа. Мэлэг төшөөнд 1 минут хэмжээгээ тодруулъя. За одоо удахгүй Монголын үндэсний том баяр цагаан сар болох гэж байна. Харин Монгол банк маань энэ удаад бол энэ одоо цагаан сараар бас валютын хань шиг өссөнгүү, төгрөгийн хань шиг солиулсангүй бас сайн арга хэмжээ авч чадлаа гэж хяналтаа тавьж чадлаа гэж бодож байна. Гэхдээ энд нэг хэлэх юм энэ сая 20 тэрбум гэж ярьсан тийм ээ. Гэхдээ одоо саяхан хамгийн сүүлийн жилүүдэд болсон дүнгээр бол жишээ нь 600 тэр Анаад банк, Хадгаламж банк гээд Зоос банк гээд дампуурхад 600 тэрбумын эрсдлийг төр үүрсэн л байж байгаа. Тэгэхээр энд би тухайн хадгалуулсан иргэний жишээ нь өөрөөр хэлбэл 100 саяас дээшгийн ч юм уу төр хариуцахгүй гэдэг ийм эрсдлээс хамгаалах юм хийж өгөх юм бол цаашид бас энэ төр энэ эрсдлийг үүрдэг банк дампуурхаар Гамбат захирал хариулах уу? 82 дугаар микрофон. За бэлэгдэхүүний асуултанд хариулъя. Тэг яг өмнө нь бол одоо эрсдэлд орсон, дампуурсан, за төлбөрийн чадваргүй улсын банкуудын үйл ажиллагаанд бол одоо улсын төсвөөс буюу төрөөс бол тодорхой хэмжээний мөнгө гарсан. Тэгэхээр яг энэний таны хэлсэн саналтаа бол санал нэг байна. Ингээд цаашдаа бол төрөөс одоо их хэмжээний зардал мөнгө гаргах асуудлыг одоо аль болох хумхт чиглэлээр явж байгаа. Гэхдээ одоо таны хэлээд байгаа энэ санал бол одоо энэ мөнгө угаах терроризм санхүүжлэхтэй тэмцэх за энэ хуулийн одоо зохицуулах харилцаанд бол одоо шууд хамаарахгүй байгаамаа. Тэгэхээр биднээс бол энийг нөгөө банк бусад одоо банк санхүүгийн бусад хууль тогтоомжороо зохицуулаад явахын болцоо бол бас гаднаа гэж бодож байгаа. Ундрагш асуулт тавь.